Өглөөний мэнд за өнөөдөр аав амраад амралтын өдрөөр бид нар жишээ динозавр байдаг бас тийм хөрхөн тоглоомод байдаг гэж зүгээр тийм газар гэж утсан чинь хөрхөн парк гэсэн. Тэгээд маш их таалагдсан. Энэ орхон сонголттой юм билэ. Орхон 7,000, 5 тоглоом дээр суух нь 17,000. Тэгээд өдөржин хүснээрээ тоглоом дээр хэд сууж болдог нь болохоор 24 мянга гэсэн сонголттой юм билэ. Тэгээд бит 3, бит 4 өснөрөө тоглохыг аваад тэгээд хүүхэд өнгөө идэм билээ. Жаахан 24 сар хүртэл өнгөө идэм билээ. Тэгээд бидний яг динозаврууд амар гоё юм билээ. Яг өөртөө дуграад нүдэн хөдлөө, сүүлийн хөдлөөд, гарны хөдлөөд амар сонирхолтой байсан. Тэгээд бид нар 10 сонгодог гэсэн юм билээ. Тэгээд бид нар 11:30 үед ирэхэд хүмүүс хөөрхөн байсан. Тэгээд өдөр явгын алдад бол нэлээд хүмүүстэй болсон байсан. Тэгээд яг энэ газар нь болохоор ингээд пикник бас ингэж хийж болдог. Зүгээр ороод тэгж хийж болдог юм газар илээ хөөрхөн юмнуудтай. Ер нь жоохон явбал пикник зон гэсэн газрууд байт юм билээ. Тэгээд тамаа бол анагч одоо 3-тай байхгүй. Тэгээд өснө латав оролт ороход ерөөс тоглоом ерөөс олдохгүй. Тэгээд бид нар л тоглох тоглоомнуудтай. Энэ болохоор яг ер нь бол 3-аас дээш насны хүмүүсд ер нь амар зүгээр юм билээ. Бүх тоглоомд нь ер нь сууж болох юм билээ. Зарим дээр нь 100 см өндрийн заасан болохоос биш 1-2 тоглоом л тэмцэндээ. Бусд нь бол ерөөс ямар ч асуудалгүй тоглож илээ. Тэгээд энэ бас дотроо хоолныхтай, кафетэй ер нь юмтай болохоор амар дайггүй санагдсан. Амраа тоглоод ээж болохоор санагдсан. Тэгээд ингээ хөдлөөд дуграад тэг хамгийн гол нь ганцхан ийм жоохон тоглоомтой. Тэгээд энэ гүлэг үрэлтэн болов гэж бодсон чинь үгүй билээ. Дотроо бүр загастай, туулаатай, ямаатай, тогстой, галуутай гэж зүгээр тийм юм төрөлөөрөө байт юм лээ. Тэгээд бидний очиж том яг алсын ярагч нь ажиллаагүй, жижиг алсын ярагчдууд нь ажиллаж исэн. Тийм лээ. Амар хүүхдүүд байсан. Ер нь бол яг л 3-аас дээш насныхан л зориулсан юм билээ. Ингээ штамп дард юм билээ очиж тоглосон газруудаараа. Тэгээд галт хэрэг явд юм билээ ингээ тойроод газруудаа ингээ тойроод энд буунд гингүүд ингээ буулгаж өгөөд явд юм билээ. Амар хөөрх юм билээ бас. Тэр нь бол хөөрхөн парк. Тэгээд далайн дээр чам. Тэгээд бид нар ингээд энэ дээр тоглож дуусчаад алсын харагч дээр суугаад очсон чинь данж манайх суугаагүй. Тэгээд ингээ хөөрхөн машин барих. Усан дээр ингэж явах. Өстө хөөрх юм билээ. Тэгээд бид нар энэ тоглож дуусчаад доошоо гीच аюунд нь суугаад буугаад амтд утсан байгаа. Тул амар их тулаамжтай. Тэгээд хоолын 500 вон гэж зоосоор авд юм билээ. Одоо энэ онгоц монгоцыг өөрсөндөө тааруулаад өөрөө хөдөлгдүүлээд дээшлэхүү доошлохгүй гэх тэгж өөрсдөө бас нэг хөдөлгөж болт юм билээ. Тийм хөөрхөн байсан. Тэгээд амар дуурч муугардаг хүүхдүүдийн сонирхол татгаар. Өөрөө ганцаараа ингэж машин жолоодсон. Энд дээр бол туртай байсан. Зарим тоглоод дээр нь суухгүй гэж суугаагүй. Тийм байсан. Тэр өөрсдөө хоолоо авчирч бол надад зүгээр санагдсан. Манай хүүхдүүд бол гадуур тийм янз бүрийн хоол хийддэг байхгүй юу? Тэгээд өөрсөнд ингээ хоолыг бэлдээд өглөөр хинэддэг юмуд намайг авчихсан болохоор амар зүгээр санагдсан. Тэгээ хүмүүс яг пикник зонд ор суухгүй ч гэсэн наан зүгээр шууд юм дэвсээ сууж болт юм билээ. Сарвчууд байт юм билээ. Тэндээ сууж болт юм билээ.